Тэгээ усаа мартчихсан манай машинд. Босох уу? Тасамаа цоноо намайг яг чаргал 90 дорж гэдэг үйлдвэрийн барилгын инженер мэргэжлэр төгссөн. Миний ажлын хэрэгсэл контентэд оролцож байна. Энэ мэргэжил миний багын мөрөдлөөсөн. Намайг бага ухаад манай аав нь болохоор байшин барьж явдаг байсан. Түүнд нь би тусалдаг байсан болохоор энэ мэргэжлийг сонгох шалтгаан болсон болов гэж бодчих. За би яг энэ мэргэжлэрээ болохоор 2011 оноос хойш юм бол 13 жил ажиллаж байна. За энэ бол миний өдөр болго авч явдаг цүнх байна. Хамгийн түрүүнд гар утсан. 5 богд property компани нь болохоор Viber Teams ашигладаг. Энэ үүрээр ирэхэд хоорондоо харилцаа холбоо, өдөр тутмын ажил, тайлан мэдээнүүд энд өгдөг байгаа. Тэмдэглэлийн дэвтэр байна. Шууд удирдлагаас өгсөн үүрэг даалгавруудаа бичиж авдаг. Тухайн хурал цуглаанд оролцсон хүн бас адилхан юмнуудаа бичиж авдаг байгаа. Ноутбук байна. Энэ ноутбук дээр болохоор би Notepad ашигладаг, SketchUp байгаа, Inkscape байгаа, Teams байгаа, бас адилхан Viber байгаа юм. За би саяхан энэ шинэ албан тушаалдаа томилогдоод дуудаагүй болохоор энэ номноос би өөрт хэрэгцээтэй мэдээллүүдээ олж авдаг байгаа. Миний хувьд төслийн координатор гэсэн албан тушаал дээр ажилладаг болохоор би эдгээр зүйлсийг өдөр тутамдаа ашигладаг байгаа. За би бол барилгын салбарын сүүлийн үеийн эдийн мэдээллийг гар утас болон ноутбукаа ашиглан YouTube болон Google-ээс авдаг. Мөн барилгын менюс авдаг. Барилгын менюс бараа материал, ажил хүчний үнэшин мэдээлэл авдаг. Энэ мэргэжлийг сонгосноор өөрийгөө бол зөв мэргэжил сонгосон байна гэж боддог. Бахархалтай зүйл гэх юм бол өөрийн гараар бүтээсэн, сүндэрлүүлсэн зүйлээ хүүхдүүдэд үзүүлээд тэр зүйлийг маань миний хүүхдүүд хараад ааваараа бахархдаг байгаасаа л гэж хүсдэг. Барилгын инженер мэргэжлийг сонгон суралцж байгаа буюу сонгох гэж байгаа дүүнартаа захиад ерөнхийдөө тууштай байгаараа л гэж хүсэе да. За ингээд миний ажлын хэрэгсэл болон үр зорилцуулсан та бүхэндээ баярлалаа.